Сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Мөнхөөс группээ санаачлан хэрэгжүүлдэг сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдааны уралдаан танин мэдхүйн нэвтрүүлгийн 2 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За дугаарын эхэнд шүүгчтэй дахин танилцуулъя. За манай багийн нэрийг бол манай үзэгчд мэдж байгаа. За шүүгчдийн мөрөлдөөний үзэгч та бүхэнд танилцуулъя. Сургаалын зохиолоос суралцсан улсын уралдааныг санаачлагч мөнхөөс группийн ерөнхий захирал Монгол Улсын начин Довдонгийн Ганбат. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн захирал доктор профессор Дамдын сүрэнгийн Даваасүрэн. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний дээгмийн багш доктор профессор Инх төрийн мөнх учрал. Манай шилдэг 16 оролцогчид 4 баг хуваагдсан. За өөрсдийн оноод өгнөлтийг шүүгчдээс авлаа. За тэгэхээр энэ жилийн уралдааны ерөнхий зохион байгуулагч Мөнхөөс групп за үйл ажиллагааг ерөнхийлөн хэрэгжүүлж өнөөдөр та бүхнийг одоо зохион байгуулалтанд оруулсан газар бол манай Дүүрэн лайв сайтийнхан байгаа. Ингээд та бүхэнд одоо Дүүрэн лайв сайтын редактор Дөвөр Жавын Бизя энэ уралдаанд Монгол орны 21 аймаг 8 багтаа давхцлууд ямар сонин санаанууд байсан гэдгийг та бүхэнд танилцуулах юм аа. За ингээд Бизя редакторыг урьж байна. За сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдааныг зохион байгуулах явцад одоо тохиосон гэхүү бий болсон гэхүү сонин содон үлгэр жишээ болгом заримдаа бахтам сайхан гэж болохоор ийм зүйлсээс та бүхэнд бас хэлий бүгдээрээ хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээ одоо товчхон ярина. Шинэ уралдааныг зарласнаас хойш хүмүүс багш нар болон хүүхдүүд янз янзын хэлбэрээр оролцсон. Идвэхтэй, идвэхгүй, сайн, саар одоо янз янзаар. За хамгийн идвэхтэй одоо сэтгэлтэй, зүрхтэй оролцсон хүмүүсийг би жишээ болгож сайшааж ярих гэж бодсон юм аа. Шинэ энэ дээр байна те нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 7 дугаар сургууль Золзой багш та. Энэ материалын жишээ нь юу гэхээр савхин эдлэл дээр хатхмал гэх үү? Нэхмэл одоо хатхмал яг өөрөөсөө хатхмал хийж крилээр ууржин монголоор ингэж хийсэн байгаа. Энд чинь бас хүнээс ур ухаан авьяас сэтгэл зүрх шаардна тийм үү? Зүгээр нэг эсээ бичээд ингэчхээс арай нэг өөр юм аа гэж ингээд үлгэр жишээ болгож ингэж оролцуул. Энд та нарт харуулж байгаа юм. За дараагийн слайд харъя да. За энэ үндэсний Батбаатар их сургуулийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин урлагийн бүрэн дунд сургууль. Яг ангиараа ийм хавцтай. Ийм одоо сургуулийнхаа лого хийгээд доор нь яг энэ сургаалын зохиолд суралцсан 25 гэсэн уралдаанд зориулаад ангийнхаа хүүхдүүдийн эрцгийг хүртэл ингээд оруулсан. За энэ эсэний эзэн манай өнөөдрийн шилдэг 16 дотор зогсож байгаа. Тэнд өнгийн цаасан дээр өөрийн гараараа цаанаас хүлэг морь тийм үү Баатар эр хааны сэнтийг хүртэл ингэж зурглаад тэгээ би одоо бүртгэл хийж байхдаа маш сайн санаж энэ эсээг бичигч Золзая 12 дугаар ангиас сурч Золзая өөрийн биеэр манай редакцээр авчирж өгч байсан. Золзая байна. За Золзая маань энд оролцож байгаа. Тэгээд бас нэг тийм сэтгэл зүтгэл харагдаж байгаа биз эндээс. За энэ мэтлээ ингээд тойрсон тийм бахтам сайхан үлгэр болгом зүйлс байсныг та нартаа хуваалцъя гэж бодсон. Тэгээд та бүхэнд одоо дахиад тэмцээнд амжилт хүсье. Баярлалаа. За та бүхэнд 3 дугаар шатны дүрмийг танилцуулъя. За баг тус бүрт 1-5 оног өгнө. За энэ удаагийн даалгавар бол одоо бид бүхэн Чингис хааны бэлэг сургаал энэхүү ном уншсан. Энд бол одоо монголчуудын оюун ухааны огтээж зөв амьдрах, зөв хүн болохын тухай үлгэр дуурайл болсон эзэн богд Чингис хааны маань сургаал бэлэг байгаа. Түүнийг одоо Эрдэмтэн мэргэд одоо олон монголчуудын түүхийн олон сурвалж бичгээс төвөрлөмгдсөн ийм ном. За энэнийхээ хажуугаар та бүхэн бас эртний сургаалаас суралцъя. За тэгээд Монголын нуус товчоо, хөгс судар. За тэгээд өөр одоо ингээд олон номнуудыг уншиж ирсэн байна. Тэгэхээр энэ үеийн даалгавар бол сургаал үг бичих даалгавар байна. Өөрөөсөө зохиож бичнэ. Сургаалын одоо хэлбэр бол шүлгэлсэн хэлбэртэй байдаг тийм.
сургаал үг зохиох буюу за одоо нөгөө эртний үг хэлдэг нь суйгэр үг, сургаал үг гэсэн ийм даалгавар байна. За тэгээд энэ үеийн бичих хугацаа бол 5 минут. За шүүгчид мөн адил 1-5 оноогоор 5 бүхнийг дүгнэн. За энэ үед бол одоо жишээ нь тэдэм мөр, эдэм мөр гэж одоо ингэж мөрийн тоо заахгүй 5 хүн 5 минутанда багтаад өөрсдийн ямар сэдв бол дурын ямар сургаалыг, ямар сургаал үгийг бодож бясалгаж одоо үе тэнгийн найзуудтай за мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчдэд хүрхвэ гэдэг тийм даалгавар. За ингээд хугацаагаа явуулж эхлэе. За хугацаа явсан багийнхандаа амжилт хүсье. Энэ хэдээсээ нэлээд тийм гүн ухааны сургаал үг сонсголуул гэж найдаад байгаа шүү дээ. За хугацаа явсан байна. За 2 минут болон өнгөрчихсөн. Тийм. Ажил хийж байхад, юм бодож байхад цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Энэ үе бол одоо утга агуулга чухал. Гэхдээ одоо шүлгэлсэн хэлбэртэй сургаал үгийн шин чанартай өөрсдийнхөө ухаж таньж мэдсэн тэр бодол санаагаа одоо олон нийтэд танилцуулах, уралдах ийм даалгавар байгаа. 4 хөлөг багийнхан 1-р үед эхэлсэн. 2-р үед алтан гэрээгээ багийнхаа эхэлсэн те. За одоо 3-р үед хазар багаас эхлэх үү. За тэгээ багийн гишүүн та өөрийгөө танилцуулаад тэгээ уншиж өгөөрэй. За бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хазар багийн ахлагч Саран гэрлэнэ. Ухрашгүй. Замын чулууд тэглэх бээр зорилгоо үл умарт сугай. Сайн үг сонсовч санаагаа бүү хойшлуул. Сайнагч, саарагч тунгааж үйлдэт хүн. Ихийн сэтгэл шиг нэг санаагаар игнэгт үйлээ бүтээж яв. Ирээн бараан орчлонд эдгээр үгсийг санаж аяв. Баярлаа. За баярлалаа. Танаа багийн шүлгийг шүүгчдэд өгчөж болох уу? Бас өөрсдөө уншиг тий. За тэгье. За одоо 4 хөлөг багийнхаа. Одоо бид бүхний тавьсан даалгаврын асуулт бол ойлгомжтой байсан баг тий. Шүлгэлсэн хэлбэрээр та бүхэн өөрсдийнхөө оюун сэтгэлгээнээс сургаал буюу сүйгэр үгийг зохионоо гэсэн ийм даалгавар байсан. За танаа даалгаврыг сонсъё. Халдар орвогийн үнэн өнгө нь харамсал тань урсах нулимсанд үзэгдэнэ. Хараал тавих хэрийн үнэн өнгө нь хар усны хоолойд халууд аван урсан. Хоолойд аван урсан. Амьсгаллаа гэд амьдрсан биш, аслаа гэд үргэлжсэн биш. 4 хөлөг багийнхандаа баярлалаа. За танаа багийн даалгаврыг одоо манай телевизийг үзэн суугаа их хүнд үзэгчид за энд одоо хуран цугласан шилдэг 16 оролцогч сонслоо. За одоо бүгдээрээ Ашид Сарвал багийнхаа даалгаврыг сонсъё. За Ашид Сарвал багийн мишэл байна. Манай багийн сүйгэр бол үхлийг ойр гэж сэтгэн үнэнг баримталж явмый. Үйлийг идүүгээд дуусна гэж санан үргэлж шамдаж явмый. За ингээд Ашид Сарвал багийнхандаа баярлалаа. Ингээд даалгаврын амжилттай гүйцэтгэж одоо бусад багуудтай танилцууллаа. За одоо манай алтан гэрээгээ баг. За Ахмад буурлын үгийг ашид мөнхөд санан өнөөдөр маргаашийн алинд ч өөрийн хэрэгтэй мөрдмүй. Энэ цагийн үйлстэй эзэн богдын сургаалыг дагмый. За баяр хүргэе. За шүүгчтэй очиж. За ингээд сургаалын зохиолоос суралцсан улсын 7-р уралдааны 3-р үеийн даалгаврыг манай 4 багийн хамт олон гүйцэтгэх шүүгчдтэй танилцууллаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 хүүхэд бүгдээрээ хамтдаа автобусандаа суугаад одоо 9 цаг болж байна. Бүгдээрээ Чингис хааны музей рүү хөдөлж байна. Сэтгэл үнэхээр өндөр байна. Би 3 жилийн өмнө анх Чингис хааны музей рүү орж исэн. Тэр үед болохоор Чингис хааны их өргөө бол байгуулагддаг байсан. Одоо болохоор шинээр байгуулагдсан гэж сонссон. Очиж зураг даруулна. Тэгээ зөндөө олон түүх гоё зүйлсүүдийг сурах байхаа гэж бодож байна. Баярлалаа. Музейд байгаа Чингис хааны хүндэтгэлийн өргөө нэгж байгаа одоо тэр бичлэгийг үзээд тэгээд тэрнээс хойш очиж үзэх юмсан гэдэг бодсоор явсан. Тэгээд өнөөдөр сургаалын зохиолоос суралцсан улсын уралдааны 2 дугаар шатнд шалгарсан бусад 15 хүүхдийнхээ хамт
тэр музейг үзэх явж байна. Сэтгэл маш өндөр байна. Энэ боломжийг ингэж гаргаж өгж байгаа Мөнхийн Өсөг групптэй Дүүрэн Цэг лайв сайтын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэнд хүндэтгэлийн хөргөөг танилцуулахад анх хөргөө маань 2025 оны 3 сарын 1-нд буюу шинэ нэгний өдөр анх энэ танхим маань нэгдсэн байгаа. За тэгээд энэ танхимаа маань одоо ярихад бол Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Лувсангийн болд одоо нөгөө нэрт баримлч Лувсангийн болд гэдэг хүний 3D бүтээлээр шалгарсан. Энэ баримлын маань одоо Италийн Флоренц хотод одоо хийгдсэн байгаа. Өндрөөрөө болохоор суурьасаа дээшээ 7 м өндөр 13 тонны жинтэй 100 гаруй килограмм алт орсон. За энэний маань болохоор одоо яг эзэн хааны маань эдэр чирэг тийм залуу үеийн одоо иш зурагнаас үндэслэж энэ баримлыг бүтээсэн байгаа. Энэ бүтээлийг маань болохоор Бурхан алдан уулын арын сэнтийг буюу Бурхан алдан уулыг одоо зөрлүүлж нар сар гал гурвыг одоо шүтэн барилдалгаа гэсэн зохицолдож одоо ингэж энэ бүтээлүүдийг хийгдсэн байгаа. За энэ их хааны маань хажуу талд болвол их шүтэн цагаан туг адууны дил сүлээр ингээд хийгдсэн байгаа. Энэ зүгээр нэг олон нэг одоо янз бүрийн гэлгүй заавал хурдан удмын тийм адууны дил сүлээр хийгдсэн байгаа. Үндсэндээ эзэн Чингис хааны юм болохоор мөн алиг шүншигтэй дээрээс нь мэлний нэгдсэн байгаа. Үүгээрээ болохоор одоо бидний яг нөгөө шүтэн хийзэн хааны шүтэн гişэрдэг дээрээс нь хүндэтгэл үзүүлэх одоо арга тий баригдчихэд жишээлбэл одоо баруун хөл дээрээ өвдүүлээд баруун гар талаараа зүрхэн тушаа газар одоо эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж бид бүхний одоо ингээд хийж яс заншснараа ингээд хүндэтгэл үзүүлсэн тохиолдолд нуруугаа харуулахгүй дандаа ухарч буюу ингэж гарч ирсэн төвхтэй байгаа. Анх эсээ бичиж эхэлсэн цагаасаа л яг өөрийн чадах газар хүртлээ яг явъя гэсэн бодолтой байсан. Тэгээд эхнийхээ эсээгээр эхний 50-д шалгарсныхаа дараагаар надад бол мэйлэр хөтөлбөр ирсэн л дээ. Тэгээд тэр хөтөлбөрөөс харсан хамгийн чухал зүйл нь надад Монгол Улсын их сургуулийн профессороор лекц уншуулна гэдэг байсан. Тэгээд тэр бол үнэхээр миний сэтгэлийг догтлуулсан учраас би заавал шидэг 16-да багтана гэсэн зорилго тавиад одоо ингээд зорилгоо биелүүлээд өөрийн зогсож байгаад бол үнэхээр их баяртай байна. Тэгээд Чингис хааны музейд орж ирсэн цагаас хойших хамгийн дулаан энергитэй, хамгийн нөмөртэй газар миний бодлоор Чингис хаанахаа өмнө энд зогсож байгаа нь байх. Тэгээд үнэхээр бахархам юм. Энэ газрын нарийн жижиг деталь болгоно нь өөрийн гэсэн түүхийн ул мөрийг агуулсан гэдгээр үнэхээр гайхамшигтай. Шилдэг 50-д шалгарсан гэдгээс эхлээд би үнэхээр өөртөө итгэл илүү их нэмэгдсэн. Тэгээд одоо энэ шилдэг 16 шалгараад бүр илүү хичээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Би эсээгээ бичиж явуулахдаа 1799 нийт бүртгэгдсэнийг мэдээд өөрийгөө шилдэг 50-ч орохгүй юм бодож байсан. Гэхдээ би яг одоо шилдэг 16-д өрсөлдөж байна. Би Чингис хааныг мянганы сууд хүн гэдгийг мэдгч яг суу бэлэг ухаан оюуны мэлмийг огт таньдаггүй байсан. Уг сургаалын зохиолыг уншаад би маш их өөрчлөлтөж Чингис хааныг яагаад мянганы сууд хүн болсон, түүний арга бэлэг, оюун ухаан нь хэр агуу хүн гэдгийг мөн өөрийгөө хэр өчүүхэн сэтгэдэг байснаа ухаарч болгосон. Их эзэн Чингис хааныхаа хөшөөг, алтан хөшөөг үзээд үнэхээр их бахархах сэтгэл төрж байна. Тэгээд хүндэтгэл үзүүлсэн үнэхээр энэ их агуу сүр хүч шууд зүрхэнд мэдрэгдэж байна. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж төрж байна. Одоо ингээд тэмцээнд ингээ оролцоод явж байгаадаа маш их баяртай байна. 50-аас 16 шалгарсан 16 хүүхэд маань үнэхээр мундаг чадaltaй. Тэгээд бүгдээрээ хамтдаа энэхүү тэмцээндээ үнэхээр амжилттай оролцоод бүгдээрээ яалагчд болцгоё гэж хүсэж байна. Чингис хааны бэлэг сургаал ном бол үнэхээр гайхамшигтай. Одоо зөв монгол хүн болох тухай ёс суртахуунтай байх, үнэн чудраг байх тухай өгүүлдэг. Одоо ийм одоо гайхалтай ном байгаа. Би энэ номноос маш их зүйлийг одоо ойлгож сурсан. Би энэ уралдаанд анх одоо яг өөрөө орё гэж бодоогүй манай багш намайг оролцуулсан.
одоо би ингэж оролцоод үнэхээр одоо Монгол хүн одоо тий зөв Монгол хүн байх тухай одоо энэ уралдаанд оролцсноос хойш ойлгож байгаа. Шүүгчид оноо өхийн өмнө би бас оролцогчид ингээд өөрсдийнхөө зохиосон одоо сургаал үг те энэ ийм оюун бэлгээсээ гарсан энэ одоо үгэн дээр бас нэг товчгоо нэг жоохон тайлбарыг те бид нэг ийм ярилцаад ингэж зохиосон шүү гэдэг нэг энэ өөрсдийнх нь тайлбарыг нэг жоохон сонсчихгоо. За тэгвэл ашид саруул багаас эхэлж. Маш товчхон ярь шүү. За манай багийн бичсэн сургаалын гол үндсэн утга нь гэвэл хүн миний анзаарснаар хүн яг өөхөхөө мэдээд өөхөх төхөөд ирэхээрээ хамаг сайхан зүйлсийг хийх гээд бүх ажлаа гүйцээх гээд хичээгээд эхэлдэг юм байна гэдэг төгнөлтөнд би бол хүрж исэн. Яг үүний адилаар маргааш өөхөх юм шиг өнөөдөр бүх ажлаа гүйцэтгэж гэж бай. Бас маргааш тэр ажлыг чи дахиж хийж чадахгүй болчих магадгүй учраас өнөөдөртөө маш сайн шамдаж хийж агаарай гэсэн утгыг л гаргахыг хүссэн. За баярлалаа. За алтан гэрээгээ товчтой манай багийнх юу хэлхийг зорьсон бэ гэхээр бид нар өнөөдөр бүгдээрээ Чингис хааныхаа бэлэг сургаалаас суралцъя гэд одоо сургаалын зохиолоос суралцъя гэд улсын уралдаанд оролцоо Чингис хааныхаа бэлэг сургаалыг уншаад таньж мэдээд тэгээд энд ирцгээс хүмүүс байгаа бидний дараагийн үүрэг бол энийг өөртөө их хөвшил дадлуулгах тэрийг дагаж мөрдөх өдөр тутмын үйлстэй санал сэрж явах магадгүй энийг цаашаад үлгэрлээд үе тэнгийн анд нөхдөд бол дурааж үзүүлэх тэдэндээ зааж зөвлөх ч юм уу ийм баягаар бид нэр цаашдаа одоо сургаалаа хэрэглэх ёстой. Тийм учраас яг өөрсдөө энийг дагаж мөрдё гэдэг энийг л санааг гаргаж ирэх гэж бид нэр одоо энэ саяын 6 мөрдийг бичсэн юм аа. За алтан гэрээгээ багийнхандаа баярлалаа. За сургаалын зохиолын уралдааныг санаачлан зохион байгуулагчдын бас нэгэн зорилго бол одоо энэ сургаалын уралдаанд оролцсон хүн бүхэн бас дараачийн өөрийн үе тэнгийн болоод өөрийн хамааны хүмүүстэй бас энэ сургаалын зохиол гэж юу байдгийг энийг уншаарай, энийг судлаарай гэдэг одоо ийм сургагч багш, илж төлөөлөгч болоосоо гэдэг ийм хүсэл зорилго бол одоо энэ уралдааныг зохион байгуулагчдын бас нэг зорилго байдаг. Түүнийг ойлгож бас энэ санал сэдлийг дахин сануулсан танаа багийн хамт олонд баярлалаа. За одоо ингээд Хазар багийнхаа Хазар багийн хувьд хамтдаа ярилцаад ер нь бол зөв хүний хамгийн гол шинж нь нэг зан айлтай шудраг үнэнч байх явдал юм а гэж үзсэн. Тэгээд энэ нь болохоор юугаар илэрч байгаа вэ гэхээр эхийн сэтгэл шиг нэг сэтгэлээр альва үйл хэрэгт ханд сугай. Эхийн сэтгэл бол нэг л байдаг те үрдээл байдаг. Яг үүн шиг альва ямар ч зүйл сургуулийн ч байна уу бүр жоохон гэрийн ч байна уу ийм том уралдааны ч байна уу ямар ч үйл хэрэгт нэг л сэтгэлээр буюу тэр тухайн үйлдээ бүх сэтгэлээ зориулж нэг санаагаар альва зүйлсийг хандаарай гэсэн санааг илэрхийлсэн юм аа. За Хазар багийнхандаа баярлалаа. За одоо манай Дөрвөн Хөлөгбаатар багийнхан. Уг нь бол амьдрсан шиг амьдраарай. Ер нь амьдралаа үнцэнтэй байлгаарай гэсэн санаа гаргаж ирэхийг оролцсон боловч гэдэг цагандаа амьдсангүй гэж. За амьдрсан шиг амьдр. За багийн өөр гишүүнээс санаа оноо байна уу? Амьдралын үнцнийг энгийн зүйлсээс бас олж хардаг л чухал юм шүү л гэж. За баярлалаа. За ингээд сургаалын зохиолоос суралцсан уралдааны 3 дугаар үеийн даалгаврыг манай оролцогчид илүүлж дуслаа. За мөхөчрөс өгч. Эзэн Чингис хааныхаа бэлэг сургаалыг уншаад түн дээрээ тулгуурлаа санаа авсан. Зүйтэй, оновчтой, сайхан болсон байна. Баярлалаа. Тэгээд Ашид саруул багийн нөгөө бичсэн сургаал үг тэ холбоотой нэг зүйл хэлье гэж санаанд гинт ороод. Тэр бол юу гэхээр Эртний Монголын хаадын үндэсний их шартууж гэдэг сурвалж байдаг. Тэгээд энэ шартууж гэдэг сурвалжид бичснээр Чингис хаан яг насан болохынхаа өмнөхөн одоо үндсэндээ гэрээс маягийн гэх юм уу хэлсэн хэсэг байдаг. Тэнд бол яг таа хэд юм бичдэг тэр санаа байгаа. Тэгээд одоо гүгслээ хэлэх юм бол үйлцэн үйлээ дууссан хүн ах өнөн үгэндээ хүрсэн хүний сэтгэл бих өчүүхэн дураа барьж олон лугаа зөх үнэхээр нүүм нөгчих би биш үү их төрөө сах гэж хэлсэн байдаг. Тэгэхээр яг энэ та хэдийн гаргасан хоёр санаа яг байгаа учраас бас их цаашд нь лавшруулаа уншвал
зүгээр хаа гэж одоо хэлж байна. За баярлалаа. За баярлалаа. Яг одоо та нар өөрснөө амьдралдаа хэрэгжүүлэхээр болохоор үеийнхэндээ үлгэр дуурайлуулчихоор тийм одоо юмуд байвал гэж бодож ирсэн миний хувьд бол тэгээ энэ гэсэн байгаа шүү дээ. Чингис хааны эрхэмлдэг зан айлаас юун түрүүнд тодрон байх шинж гэвлэж байгаа. Төр улсаан дээдлэхгүй, эвийг эрхэмлэхгүй, үнэн шударгыг үнэлэхгүй, бусдын эд сануулгаар буруугаан засахгүй, ачийг үл умардахгүй, итгэлийг эхлэн үл эвдэхгүй, заа тангарахтаа заавал хүрхгүй, аль бүтэр хэдийнхэн сэтгэлийг хураахгүй, хов өгөнд үл итгэн, хоёр нүрээр учран маглахгүй, дэвчин хөлсөн төрүүлж үл амны эхүй, буруутай бол хэнийг ч үл ялган цэрлүүлэхгүй, мэрэгэн сургаалыг өөртөө төдийгүй бусдад сургамж болохгүй гэх мэтчлэн иймгийг товчлууд байгаа. Энийг зүгээр сануулчээ. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ л одоо өөрхөн гоё санаанууд тус байна. Тэгээд оноо өдөө Монгол шүлгийн бүтэц зөө тогтоллыг бас мэддэг ийм хүүхдүүд байна гэж бол харагдаж байна. Юугаараа гэхээр шүлгэнд бол айзам хэмнэл гэж нэг зүйл байдаг. Тэр айзам хэмнэлийг бүрдүүлж яадаг зүйл бол холбоц гэж зүйл байгаа. Тэгээд ингээд та бүхний маань бичээд өгсөн энийг харахаар ихэвчлэн Монгол шүлгэнд тааралдаг толгой холбох юм уу? Эсвэл сүүл холбох юм уу? Бас тэгээд нөгөө уй тэнцвүүлэх гэж ингэж бас хичээсэн ийм зүйл бас ажиглагдаж харагдаж байгаа учраас бичиж өгсөн энэ 5 минут бас тийм урт боломжийн бас хугацаа бас биш. Тэгээ богино ийм хугацаанд ингээд энэ Монгол шүлгийн тухай мэдлэг, за тэгээд энэ сургаалын зохиолоос уншсан мэдлэг юм дээр тулгуурлаад бүгдээрээ одоо ийм зүйл бичиж өгсөнд бас талархаж байна. За баярлалаа. За одоо бид бүхний хүсэн хүлээж байгаа юм чи. Тэ манай багийнхаа одоо биднийг юу гэж дүгнсэн болоо, ямар оноо өгөх болоо гэдэг юм чи. За ингээд уралдааны 3 дугаар үеийн шүүгчдийн үнэлгээг сонсъё. За ингээд хазаар багт өгсөн шүүгчдийн үнэлгээ. За даваа сүрэн шүүгч 3 оноо, мөнх учрал шүүгч 4 оноо, Гамбат шүүгч 4 оноо өгчээ. Баяр хүргэе. За дараа нь манай Дөрвөн Хөлөг Баатар багт өгсөн шүүгчдийн үнэлгээг хамтдаа харцгаая. За Гамбат шүүгч 3 оноо, мөнх учрал шүүгч 2 оноо, даваа сүрэн шүүгч 2 оноо өгчээ. Баяр хүргэе. За одоо миний зүүн гар талд зогсож буй Ашид Саруул багт өгсөн шүүгчдийн үнэлгээг хамтдаа харцгаая. За бүх шүүгчид дуу нэгтэйгээр хамгийн өндөр оноо буюу 5 оноо өгчээ. Баяр хүргэе. За манай Алтан гэрээгээ баг. За Гамбат шүүгч 5 оноо, мөнх учрал шүүгч 5 оноо, даваа сүрэн шүүгч 4 оноо өгчээ. Баяр хүргэе. За ингээд 3 дугаар үеийн даалгаврыг амжилттай биелүүлсэн та бүхэндээ дараагийн үед нь амжилт хүсье. Сургаалын зохиолоос суралцсан улсын 7 дугаар уралдаан маань энэ удаа Чингис хааны бэлэг сургаалаар тусгаалan зохион байгуулагдаж байгаа юм байна. Энд бол туйлын их баяртай байна. Яалтчгүй их эзэн Чингис хааны айлдсан сургаал айлдууруудын маань гол цөм утгыг ойлгож ухаж мэдснээр хүүхдүүдэд хувь хүн, бие хүн, за өөрийгөө төлөвшүүлэх хэрхэн их гавья, хэрхэн их одоо зорилгынхоо төлөө хичээж зүтгэж мэрэх ёстой юм бэ гэдгийг хүүхдүүдэд бас ухаж ойлгоход их ашиг тустай. Бид нар мэднэ их эзэн Чингис хаан бол урахуугаас шинэхэн хүртэр их Монгол улсыг байгуулсан байдаг. Дэлхийн талыг эзэлсэн. Тэгэхээр дэлхийн талыг эзлэхдээ бол одоо биеийн хүчээр эзэлжээ. Тэгвэл дэлхийн биеийн хүчээр эзэлж нэгэн их улс болгосон улсыг хадгалж засаж авч явна гэдэг бол маш их чухал. Түүнд бол эрдэм ухаан, цэцэн мэргэн бэлэгтэй, оюун ухаантай мэрэгдүүдийн үг
хүний тэр олон улс орны ард түмний сэтгэлийг нь хурааж өөртөө одоо үнэнчээр зүтгүүлнэ гэдэг бол энэ их том ухаан байгаамаа. Бэлэг сургаалыг ингээ сайхан хүүхдүүдэд ухаад, задлаад, тайлбарлаад цаад утга агуулга мөн чанарыг тайлбарлах нь бол одоо ирээдүйн их эрдэмлэг тэгтээ бас их юм тууштай хичээнгүй хөдөлмөрч хүүхэд багчуудыг төлөвшүүлэх хүүхэд багчуудыг алив зүйлд одоо амархан бууж өгөхгүй хатуужилтай, тууштай байхад бол энэ маш их ач холбогдолтой юм аа. Тэгээд альва их зорилгыг бол одоо эрдэм мэдлэг, оюуны хүчээр тэгээд өөрийнхөө сэтгэлийн их төвлөрлөөр давж туулдаг болохыг одоо сурталчилж байгаа маш том сурталчилгаа. Тэгээд хүүхдүүдийг бүгдээрээ нэвтрүүлгээ үзээд их эзэн Чингис хааны бэлэг сургаалаас одоо суралцаж өөрсдийнхөө өдөр тутмын ажил үйл явдалтай байнга хэрэгжилж байхыг бол бас уриалж байна. Тэгээд Чингис хааны хэлсэн эдээр бие чимхээр эртмээр бие чимээ тий Бэлэг Баатар бол одоо бие Баатар бол нэгэн үеийн Баатар юм аа. Бэлэг Баатар бол төмөн үеийн Баатар болно гэдэг энэ сайхан сургаалуудаар төгсгөө. За хамгийн түрүүнд эрдэм мэдлэгт яаж шамдах вэ? За хэрхэн сайн хүн байх вэ? За одоо ялангуяа одоо ёс суртахууны тулгуур категори зарчмууд байна шүү дээ. Тэрийг бас бэлэг сургаалтай холбож ойлгох тийм боломж ихтэй. Яг гэвэл 13 дугаар зууны үеийн ялангуяа эзэнт гүрний Монголын үеийн монголчууд маш эрэлхэг зоригтой байсан гэсэн нийтлэг ойлголт байгаад байдаг. За тэгвэл эндээс чи эр зориг гэж юу юм бэ гэдгээ зөв ойлгож авах үндэс одоо нэг бэлэг сургаал дотор байгаа. Анх бодохдоо хүүхдүүдэд нэлээд хатсан хүн сэдвээр уралдаан зохион байгуулж байгаа юм болов уу гэж бодогдож байсан ч ерөнхийдөө ерөөсөө маш их баясаж хүлээж авсан. Ягаад гэвэл энэ тэмцээнд хүүхдүүд оролцсноороо шалгарсан, шалгараагүй нь ерөөсөө хамаагүй. Ямар ч байсан энэ залуу сайхан оюунд маш тод үлдэх юм үйл ажиллагаа боллоо. За тэгээ энэ хүүхдүүд чинь заавал цаашаа лавшруулж судлах байхгүй юу? Нас ахих тусмаа энийгээ лавшруулж, сайжруулж, боловсруулж хөгжүүлнэ. Тэгэхээр алстаа энэ талаарх маш сайхан одоо эрдэм мэдлэгийг бүтээх үрийг тарьсаж байгаа ийм ажил болж байна. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн Мегмар Цэрэн багш нийслэлийн сонгон хайрхан дүүргийн Мегмар Цэцэг багштай 154 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид ирсэн байна. За одоо Мегмар Цэцэг багшигаа бас эндэрт урьж байна. За урих одоо ямар учиршилтгаантай вэ гэхээр нийслэлийн 154 дугаар сургуулийн хамт олон тагараад ирээд байна. Хамт олон бас өөрсдийнхөө санаачлагаар сургуулийнхаа бүх ангийг одоо номын сантаа болгох ийм зорилготой. За мөн сургаалын зохиолын суралцсан улсын 7 дугаар уралдаанд бас 12-ийн 2 ангиараа бүрэн бүрэлдэхүүнээр ингэж оролцсон ийм сайхан амжилттай ангиа. Тэгэхээр багшийнхаа бас ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл за өнөөдөр бас ирсэн тэр байдлыг бас сонсч бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За манай анги хамт олон маань одоо 12 дугаар төгсөж байгаа. Амьдралын алтан болгоо дээр босгоо дээр одоо хөл даваад орох гэж байгаа. Энэ цаг үедээ ирээдүй очиулж байгаа дүү нартай болон өөрсдөө маш том хөрөнгө оруулалтыг хийе. Ийм учраас бид номын синдромтой сургууль маш том төслийг хэрэгжүүлээд энэ төслийнхөө өрөөнд өөрсдөө бас хөгжүүлээд явж байгаа. За энэ төслөндөө хүрээнд одоо маш гоё үйл ажиллагаанд оролцоод Чингис хааныхаа бэлэг сургаалыг бас суралцаад энэ сургаалаасаа суралцаад өөрсдийнхөө амьдралд цаашид бас хэрэгжүүлж явах ийм том одоо сургамж бид нар авж байгаа учраас бид нар бас энэ тэмцээн уралдаанд маш өндөр ач холбогдол өгөөд өнөөдөр зогсож байгаамаа. Тэгээд энэ сайхан үйл одоо уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. За тэгээд дашрам бид нар нэг ийм лого хийгээд өөрсдөө номын синдромтой сургууль бий сургууль даяараа ном уншдаг болгож байгаамаа. Нийт манай сургууль 650 хүүхдийн өвчин чадaltaй сургууль боловч одоогоор 3900 гаруй сурагчид сурж байгаа. За тэгээд нийт 37 анги танхимыг бид нар номын булантай болгох бүх хүүхдийг бас ном уншдаг ийм одоо үлгэр жишээ сургууль болох гээд ийм том төслийг хэрэгжүүлээд явж байгаамаа манай анги хамт олон.
Сайн байцгаана уу? Намайг Амгаланбаатар Сарангоо гэдэг би 154 сургуулийн 12-ийн 2 ангийн суралцагч байна. Би Чингис хааны бэлэг сургаалыг уншихдаа нэг бэлэг сургаалыг би унсан байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ бүлгээс нь болохоор нэгийг асан ачийг үл умарталгүй андгаан мэд одоо хариулахыг гэсэн бүлэстийг уншсан. Тэгээд энэс болохоор би одоо зүгээр одоо хүмүүс чинь тийм ачийг үл умартаад байдаг. Хүн юусоо ингээд тусангаа үзүүлдэггүй. Юусэн тусалсан ч гэсэн буцааж ингээд өөрөө ингээд авна штэ гэсэн тийм айгу тийм сэтгэлээр хүлээж авдаг учраас тэрийг уншаад юу хүн гэдэг одоо Эндээ сайхан тусдаа дүнтэй явах хэрэгтэй гэсэн юм тийм. Тэрхүү л. За баярлаа. За баярлалаа. За одоо ингээд эрхэм одоо ардын багш Мягун цэцэг багшийг гаргаж ирсэн одоо учир юу вэ гэхээр одоо 154 сургуулийн хамт олон бас мөнхөөс рүү одоо дүүрэн лайв сайтын хамт олонд одоо бид бүхэн ийм номын үйлс зохион байгуулж анги бүрээ одоо номын сантай болох ийм зорилго тавьж байгаамаа гэж уламжилсан. Тэгээд дүүрэн лайв сайтын одоо аз сур номын их дэлгүүртээ одоо санал тавьж за аз сур номын их дэлгүүр мөнхөөс группээс одоо нийслэлийн сонгон хайрхан дүүргийн одоо 154 дугаар сургуулийн хамт олонд 2 сая төгрөгийн номыг бэлгэлж байгаамаа. За ингээд энэхүү 2 сая төгрөгийн номын дээжийг гардуулж өгнө хэмээн мөнхөөс группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ганбатын Сод Жамцыг ирж байна. Хотоогөл. За ингээд номынхаа дээжийг авч байгаа 2 сая төгрөгийн номонд одоо тэнд сайхан боогоод бүгдийг баглаа тавьсан байгаа. За мөнхөөс группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Сод Жамцанд баярлалаа. За багш сэтгэл ямар байна ингээд сайхан номтой бол. Тэгэхээр сайхан байна. За бидний хүүхдүүдийн маань санаачилж гаргасан энэ их том үйл хэрэг маань эхлэлээ тавиад маш том ингээд номын хур бууж байгаа учраас бидний зорилго биелэлээ олж байгаа болохоор үнэхээр их баярлж байна. Тэгээд бүх одоо биднийг дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлэх юм уу. За баярлалаа. За бүхэн үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз сургаалын зохиолоор суралцсан улсын 7 дугаар уралдаанаас бэлтгэж буй нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар ийх өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.